Тэнгэрийн орны хаалгыг хамгаалдаг хаалгач байв. Тэнгэр элч Бурханыг дуурайсан хүнийг л нэвтрүүлэх үүрэгтэй аж. Олон хүн Тэнгэрийн хаанчлал руу ирэв. Тэнгэр элчийн өмнө ирсэн анхны хүн бол дэлхий дээр хаан байсан хүн байв. Тэрээр Тансаг хааны нөмрөгтэй хаш эрдэнийн бүстэй их л додгоор Тэнгэрийн хаанчлалын хаалга руу алхаж иржээ. Тэнгэр элч түүнийг харахад түнд Бурханыг дуурайсан юм алга байв. Тиймд Тэнгэр элч та Бурханыг дуурайгаагүй тул таны зүүж буй титэмж Тэнгэрийн хаанчлалд хог хаягдал төдий гэж хэлв. Иймээс анхны хүн хаан орж чадсангүй. Дараа нь нэг баян хүн баахан алт эрдэн сатчихсан торгон хувцастай алмазан бөгчтэй бадмаарэг зүйлтгээд бүх бие эрдэнсээр чимчгээд Тэнгэрийн хаанчлалд орох гэж иржээ. Энэ хүнд ч мөн Бурхантай адилхан юм огт алга байв. Тэнгэр элч түүнийг бас зогсоов. Тэнгэрийн хаанчлалд иймэрхүү юм огт хэрэггүй гээд түүнийг буцаажээ. Дараа нь эрдэмтэд ирэв. Дэлхийн хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн мэдлэг ихтэй бүлэг хүмүүс Тэнгэрийн хаанчлал руу алхаж иржээ. Тэнгэр элч тэднийг ч бас харав. Тэд Бурханыг дуурайгаагүй байлаа. Тэнгэр элч та бүхний мэдлэг боловсрол Тэнгэрийн хаанчлалд ямар ч ашиггүй гэж хэлв. Өнөөх эрдэмтдийг Тэнгэрийн хаалгаар орохыг зөвшөөрөлгүй буцаав. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Бид яагаад эцгийн хүслийн дагуу амьдрах ёстой вэ? Бид эцгийн хүслийн дагуу амьдрснаар эцэстээ эцэг эхийн дүр төрхтэй адилхан болдог.